За бүгдээрээ сайн байцгааж байна уу? Бичлэг хийгээг удсан байна. Японд нүүж ирээд одоогоор 4 сар гарангийн хугацаа болсон байна. Ер нь бол 5 сар бараг болох чинь 3 сарын 30-нд нүүж ирсэн. Одоо өнөөдөр болохоор 8 сарын 24-ний өдөр. Тэгээд энэ хугацаанд айгүй олон юм болсон. Ер нь бол маш завгүй байсан. 3 сарын сүүлээр нүүж ирээд тэгээд 4 сарын ихээр шинэ сургуульд ороод, эхлэлийн сургуульд ороод тэгээд өдөрт ер нь бол 5-6 цаг байнгын хичээл хийгээд тэгээд гэртээ ирээд даалгавраа хийгээд ер нь бол цагийн ажил энтергээд ер нь 7 хоног л байнгын маш завгүй тийм хуваарийн дагуу явсан. Тэгээд явж байгаа 7 сарын 25-наас эхлээд амралт ихсэн байгаа манай зуны амралт. Ер нь бол нэг 25-аас 30 хоног амарсан байгаа баг. Тэгээд амралтын эхний 7 хоног бол баг амраагүй. Яагаад тэгэхээр 7 сарын 25-наас эхлээд 31-ний хооронд би дараагийн орох байгаа их сургуулийнхаа материалыг ер нь бол бэлдсэн. Тэгээд тэрнийхээ судалгааныхаа ямар судалгаа хийж байгаа гэдэг төлөвлөгөөгөө бичээд тэгээ бас бус бичиг баримтаа янзлсараад ер нь бол баг тэр 7 хоног тийг таарсан. Тэгээ би ер нь бол тэр хугацаанд байнга сургууль руу очиод ингээд бичиг баримтаа багш нартай шалгуулад ер нь бол аюу завгүй байсан. Тэгээ 31-ээс хойш ер нь бол амралт яг эхлэв. Тэгээ 8 сарын 2-3 гээд Нагаока гээд аюу том галт наадам гэх юм уу? Монголоор салютны наадамд явчихад ирсэн. Тэгээд Нагаока Токиогоос нэг машинаар 3-аас төвчрэлтэй хамбал 3-аас 4 цаг явдаг. Бас өөрхөн зайтай газар байсан. Тэгээд Токиогоос өглөө гараад тэр үед нөгөө яг хүмүүс ханаби бойлер ханаби гэдэг баггүй юу? Ханаби явж байгаа хүмүүс агиох байсан болохоор зам дээр бүр ингэ төгжрөл үсээд тэгээд тэр нь ингэ хурдны зам. Тэгээд бас хөөрхөн удаа явсан тийшгээ. Тэгээд ер нь бол үдээс хойшоо нэг 2-3-ийн үед очоод тэгээд бишээ үдээс хойшоо хийдэж очлоо 3-4 мөр гэж утсан юм болов. Тэгээд орой 6 ойлоо 7-оос галын наадам нь эхлээд ер нь бол 2-3 цаг ингээд битүү янз бүрийн үзүүлбэрүүд үзүүлт юм лээ. Тэгээд тэр галын наадамд оролцож байгаа айгүй олон компаниудыг ингээд дурдаад тэр компаниуд нь ингээд өөрсдөө ингээд салютаа бэлддэг. Тэгээд тэр нь нэгээс 2 минутын тийм үзүүлбэрүүд тэгээд бараг 30-40 гээд газрууд ингээд салютаа буудалаад ер нь бол ингээд амар том амар сүртэй тэгээд яг ингээд дээрээс ингээд гал унж байгаа юм шиг ер нь бол ингээд амар сэтгэл хөдлөд тэгээд ер нь бол бүр ингээд нулимс цэглэхэд л амар сэтгэл хөдлөлтөй гоё байсан. Тэгээд тийм галын наадам үзчихэд ирсэн байгаа. Тэрнийхээ дараа болохоор ер нь бол Токиодо байсан. Их өөр тийшээ яваагүй. Зарим найзынд очсон. Тэгээд ер нь бол гэрээрээ амраад унтаад эсвэл Токио дотроо наахашаа цаашаа газар үзэж явдаг ч юм уу. Тэгээд ер нь бол айгүй гоё амарсан. Сүүлийн 4-5 сар 6 сар гээд ер нь айгүй хичээлтэй өглөө болохыг босох шаардлагатай оройн нэрээд хичээл энтер гээд ер нь бол нойрны юу айгүй бага байсан. Нойрны чанар гэх юм уу? Ер нь бол өдөр баг ингээд 5-6 цаг л байнгын нойрт яваад байсан. Тэгээ ер нь бол айгүй ядраад ирснээс хойш айгүй хитэд өвдөөд тэгээд биеийн байдал бол ер нь сул байсан байгаа. Яг сэтгэл санаад амар сайн байсан. Тэгээд 8 сарын 14 болон 5-нд бас Токиогоос нэг 2 цагийн зайтай метроор яваад Никко гээд газар очиж ирсэн. Тэгээд Никко болохоор тийм хот биш яваа юу гэж явах юм бол ямар ч тач ингээд төвтэй тэгээ төв хэсэгт нэг янз бүрийн дэлгүүрүүд тэгээ ингээд гар ургалын хийцэн юм аягнууд керамик эсвэл ямар нэг юм модоор хийсэн ингээд тийм чимэглэл янз бүрийн ингээд айгуух юм зардгийн билээ. Тэрнээс айгуу сонирхолтой санагдсан. Тэгээд айгуу хоолны газартай гэтээ ер нь бол хүн аягүй багтай. Ер нь тийм аялал жуулчлалын бүс юм яхаа хүмүүс амьдэрдэг. Гэтээ Токио энтертэй харьцуулах юм бол бүр аягүй хүн багтай газар байсан. Тэгээ тэндээс
эхний 14-нд очиод болохоор эхлээд хоол унд идчихээ. Тэгээд хоноглох байгаа газартаа ачаануудаа тавьчаад тэгээд ойрхон тийм айгүй олон хийдтэй юм билий. Тэгээд ойрхон нөгөө хийднүүд рүү нь явж үтсэн. Тэгэд хамгийн сонирхолтой санагдсан юм нь би ингээ очисон өдрөөсөө эхлээд тэр ялангуяа хийд рүү очсноос хойш ингээ миний сэтгэл санаа айгүй тийм сонин докторгүй болж эхлээд тэгээд миний бодлоор юу байсан юм болов? Айгүй тийм энерги өндөртэй газар байсан юм болов. Тэгээд тэрийг мэдэрчээд ингээд яаж хүлээж авах мэдэхгүй. Тэгээ ер нь бол миний ингээд сэтгэл амир ингээд хөдлөөд тэгээд тэр нь ингээд жоохон айхт эмээх гэх юм уу, нэг тийм санаа зовох гэх юм уу, айгүй юм тухгүй болоод эхний өдрөө ер нь бол тиймэрхүү байсан. Гэтэ айгүйх таалагдсан. Тэгээ тгийж явж байгаад оройн нэр гэртээ хомжоод тэгээ маргааш нь өглөөрт яваад Никаваас жоох ойрхон нэг автобусаар тэндээс явж тийм л автобусаар нэг бараг цаг явлаа. Цаг яваад нөгөө юуны хэсэг байдаг. Айгуу том хүрхрээ. Тэгээд хүрхрээнээс нь цаашаа явхлаар ингээд амар том гой нуур байдаг. Тэгээд тэр нуурын ер нь бол үзгээд явсан. Тэгээд хин явсан бэ гэхээр найз залуугийн цуг ажиллаж исэн. Яг тэр үе цуг тий ажилдаг байсан. Йонас гэж залуу бид гурав явсан. Австраас ирсэн гэдэг. Тэгээд бид гурав явж агаад ер нь бол би ууланд нэг сайн авирч чаддгүй. Тэгээд ууланд авирна гэсэн ер нь бол бэлтгэлгүй авцсан, мдэггүйсэн. Тэгээд очичоод юу байсан. Нуур үзнэ гэж юу нь бол бодсон байхгүй 2 дахь өдөр. Тэгээ би бас 2 дахь өдөр нь яагаад ч миний сэтгэл санаа бас нэг тийм монц биш байгаад яагаад юм итгэхгүй. Тэгээд тэр үедээ ингээд гоё аялалд явж иж яагаад ингээд сэтгэл санаагаар ингээд унаад гэх юм уу ингээд жоохон сөрөг байгаад байгаа юм болоо гэдэг айгүйх гайхсан тийм магадгүй ямар нэгэн гормоноос шалтгаалсан тийм дэш дошоо юм болсон ч гэж магадгүй мэдэхгүй. Ер нь л эмхтэй хүмүүсээ юу тийм байдаг. Болохоор тэгээд хүрхрээгээ үзчихэд окей нуурын дээр очиод амарх юм байна гэдгсэн чинь ууланд гарах юм болоод тэгээд би тэр нь амар тийм зүрхтэй том уул гэж бодоагүй. Тэгээд бид гурав ууланд гарч эхлээд эхний ууланд гарахад бол окей гайгүйсэн. Гэтэ ер нь бол тэр үед цагаар амар халуун ер нь бол ингээл зүгээр алхахад амар хөлрөлттэй ер нь халуун байсан. Тэгээд тэр үед ингээд дээш ууланд гарна. Тэгээд би ерөөсөө ингээд ямар ч булчингийн мас ер нь амар багтаа эзэж дасгал хийдэггүй ингээд сууж идэг хүн болохоор надад айгүй хүн тусч байгаа байхгүй. Тэгээ эхний уулан дээр болохоор окей тэгээ гарчиж байгаа. Тэгээ дараа нь нөгөө газрынхан зургийг ингээ харсан чинь ер нь бол айгүй уурт. Ингээ бараг 4 цаг 5 цаг алхахдаг. Тэгээ би тэр болгоныг уул гэж бодог ер нь алхахдаг л хэсгэл гэж бодсон байхгүй. Тэгээ эхний уулан дээр гарчаад окей дараагийн уул гээд ингээ 2 дахь уулан дээр гарсан чинь ингээ 2 дахь уулан бас илүү ингээ жоохон хэцүү болоод алхахад жоохон хүндрэлтэй. Тэгээ тэнд ямар нэг юм засмал ингээ засчмассан зам ерөөсөө байхгүй. Ер нь бол ингээ банк чулуу шорон дээр ингээ яваад байгаа. Тэгээ 2 дахь уулан дээр ер нь гарахтаа ингээд би ядарч эхэлж байгаа гэдгийг ойлгоод тэгээ за би ер нь ядарч байгаа юм байна гэд хэлсэн чинь манай хүн ингээд окей за тэгвэл яах вэ буух уу гэд ярьсан чинь 2 дахь уулаа буучаад хамгийн нийтдээ хаанаас автобусанд суугч юм уу ингээд окей цаашаа халахалтаа үргэлжлүүлэхгүй бэ гэсэн шийдвэрт хүрэх гэжсэн байхгүй. Тэгсэн чинь газрын зураг харсан чинь тэр 2 дахь давсан уулаа буцаад давангуудаа автобусны буудал байгаад байна. Тэнгүүд надад амар сонирх ингээд юм жоохон хоёрын орон санагдаа. Тэгээд за нэг авирсан юм чинь нэг хүмүүс энийгээ дуусгая гэж бодоод 3 дахь уул руу авирч эхэлж байгаа байхгүй. Тэгээд 3 дахь уул нь болохоор дээшээ нэг 1700 м-ийн зайтай хан гизүү. Би тэр уулынхаа нэрийг санаж байна. Хан гизүү гэдэг уул байсан. Тэгээд тэр уулан дээр гарахад бол ер нь хүндээс яад л айгуух чулуутай модтай тэгээд айгуу ихц. Тэгээд дээшээ гарахын тулд баг ингээд зөөр хөлөөр алхаж явчихдаггүй. Ингээд баг 4 хөллөөд ингээд мод зодноос бүчрөөс нь татаж матаж явдаг тийм айгуу хүнд уул. Тэгээд би ядчил нөгөө энэ жилийн 2 сард Солонгост байхдаа Сураксан гэдэг ууланд гарсан. Тэгээд тэр уул бас айгуу хүнд нэг тийм амар өндөр биш хэрнээ. Тэр үе нэгдүгээрт өвөл тэгээд айгуух тийм чулуул уул. Тэгээд ер нь бол барих юм хүн баг байхгүй тэгэнгүүт нэг бол доошоо халтарч өгөх нэг бол тэгээ яаж игээд өөрийгөө дэшээ аваад гарах гэсэн юм хоёр сонголтын дунд ер нь айгүй хэцүү авирсан байхгүй. Тэр миний зүрхэнд айгүй орцсон би ингээд амар айдаг болсон гэх юм уулнаас. Тэгээ 3 дахь уул руу гарч захтаа ер нь бол ингээд амар тухгүй болж эхлээд ер нь амар ядраад тэгээд за ингээд бүр амар ургаас юм ингээд сүулдэ юу ч ярихаа байл. Ингээл 3-аагаал яваад байсан. Тэгээд
доошоо буухтаа ядж идэл буух зам нь амар хол амар сонир ингээл доошоо буугаал энэ ерөөсө дуусахгүй тэгээд нөгөө доошоо буухад баг ингээ хөлний булчинд илүү их нөлөөлдөг шүү дээ тийм ингээд ер нь аяг хэцүү байдаг тэгээд бууж байхдаа би амар ядраад тэгээ буцаах замдаа нөгөө нэг нуурныхаа хажуугаар явсан чинь биднэрт ерөөсө нуураа яг гоё харах зав яг үндэ гараагүй ингээд оройныхаа галтарнаас гоцрох гээд тэгээд амар хурдан ингээ алхахлаад тэгээ хамгийн сүүлд нь миний хувьд амар ядарсандаа болоод тэгээд ер нь бол жоохон ерөөсө төсөөлөөгүй юмдаа ингээ явцсан. Тэгээд ер нь ядралтаас болоод ингээд үйл. Тэгээл уйл цаахан гаргачаад тэгээд тэр тийм бол дурсамжтай. Одоо бодоход тэгээд байгалийн сайхны хувьд бол ер нь ярих юм байхгүй. Байгалийн хувьд бол үнэхээр гоё. Тэгээд миний ингээ хамгийн одоо баярлж байгаа зүйл ингээд тэгэж хэцүү дэшээ ингэж гарч өөрийгөө сорсон ч гэсэн тийм их гоё байгалийн үзэсгэлэнгийг нүдрээ харах гэдэг бол ингээд аюу үнцэнтэй зүйл. Тэгээд угаасаа би бол аюу тийм гоншигнуур амтан баггүй юу. Тэгээд ер нь бол аялын дурш анги найзлуудаа амар гоншгонж явсан. Ер нь хэцүү байна, боли ядраад байна, ингээд байна, хөлрөөд байна, өсөд байна гэдэг ч юм уу те ингээд жоохон явж байгаа суучдаг ч юм уу те. Угаасаа би ерөөсө хөдөлдөг байхгүй юу. Би ингээд багасаа эхлээд би энийг ингээд засахыг явах оролддог. Би ингээд тасгал хийх ёстой гэдгийг ойлгодог. Тэгжиж ирүүл байна гэдэг байна гэдгээ мэддэг хэрнээ цаанаасаа юм хөдөлдөггүй хүмүүс байдаг шүү дээ. Би ерөөсөө ингээд надад хөдөлгөхгүй юу гэдэг хоёр сонголт авах юм бол би окей би хөдөлгөхгүйг сонгодог төрөл юм баггүй. Ер нь бол ингээд гүүж мүүж гарч манаад спорт ингэж ингээд нааша цаашаа ингээд ер нь бол тийм юмд нэг дуртай биш. Ер нь бол ингээд суугаад юм бодоод юм ингээд хийгээд байж ах дуртай юм баггүй юу. Тэгээд тэрийг ингээ өөрчлөхөд аюух төхөн болсон бас айгу бас ард нь гарах хэрэгтэй байсан тийм сорилтуудын нэг байсан гэж бодож байна. Тэгээ ер нь бол тэрний үндсэн дээр ер нь хүн хөдлөх хэрэгтэй байна, хөсөө гаргах хэрэгтэй байна, залхуурч болохгүй байна. Тэгээ хичнээн ингээд би ч өвдөд болчихж өвдөжсэн ч гэсэн ер нь бол өөрийгөө хүчлээд байнга тэрийг ингээд сайжруулж авах хэрэгтэй байна. Тэгсний үндсэн дээр аюух тийм энерги сайжрна ч юм уу, сэтгэл санаа өдрөг болно гэсэн тийм бодлууд ер нь бол надаа ингээд бодогддог болсон. Тэгээд энэ 100 яг гадуур алхаж гүөхүүд бол ер нь бол ингээд гадаа алхаад явах юм бол ер нь баг харваад унтахаар ингээд амар халуун байгаа байхгүй. Тэгэхээр би энэ 100 бол ингээд гүйж гадаа гарч гүйж алхаж болно гэж ер нь бол бодохгүй байна. Гэтэ өнөөдрийн хувьд би ер нь бол гэртээ байгаад хар миний ингээд толгой өвдөөд тэгээд гэртээ угаасаа хийж байгаа юм ингээд гэрийнхаа амийг хийчихэл тэгээд хичээлээ хийдэг ч юм уу, эсвэл ингээл дэлгэцээр юм хардаг ч юм уу, онлайнаар ажилладаг ч юм уу. Ингээд тахлаар байнга ингээл зүгээр нэг юмны урд ингээл нэг дөрвөлж юм дотор байгаад тахлаар нарны гэрэлж ахгүй тий. Тэгээд би тэрийг нэг тийм жоохон сайн зүйл биш гэж бодсон байхгүй. Тэгээд өнөөдөр албаар окей гарч жоохон хоттойгоо танилцъя. Тэгээд ер нь бол дэлхийн ингээ хамгийн гоё хотуудын нэг, хамгийн том хотууд, хамгийн хүзэх юмтай. Тэгээд хүн бож байгаа юм газар амьдарч иж ер нь бол амар сонирхолтой амьдраад байгаа юм санагдаад. Тэгээд өнөөдөр сая Шибуя орчод ирсэн. Тэгээд Шибуя бол үнэхээр бүр ингээд яваад барагдахгүй бүр амар их юмтай. Би ингээд тийшээ хидэд очиж исэн ч гэсэн ерөөс ингээд хизэж өмнө үзэж бардаггүй. Тэгээд өнөөдөр окей тийшээ кафе их байж магадгүй ч тоо. Тэгээд кафе цунга надаас хийх хэрэгтэй даалгавар байсан. Тэгээд Шибуя ороод өөрийнхөө явж байгаагүй тийм гудамжуудаар явсан чи айгүйх тийм гой дэлгүүрүүд байсан. Тэгээд айгүйх олон юм үзээд хувц сумнаар өөртөө хэрэгтэй юм бас юу байж магадгүй. Юмны өн судлаад тэгээд би дэлгүүр хэсэг ер нь бол амар хоббитэй. Тэгээд бас амар хөөрхөн кафе олоод амар цэвэрхэн эвтэйхэн тэгээд нэг капучино авчаад тэгээд ханцны даалгавар хэвчээсэн ханзаад автчихад тэгээд гарч ирсэн. Тэгээд гарч ирээд за өнөөдөр нэг гарсан юм чинь жоохон юм үзэж аваад явъя гэж бодлоо. Тэгээд надаас нэг авах хэвээр дэвтэрнүүд байсан. Тэгээд тэр дэвтэрнүүдээ хайж авч агаад авсан. Нэрээ дэвтрээ харуулъя. Өнөөдөр ийм дэвтэр авсан. Би ингээд дэвтэр дээр яг миний ингээд хичээлээ тэмдэглэдэг дэвтэр нэг иймэрхүү дэвтэр байдаг байхгүй юу? Тэгээд энэ бол ер нь бол ингээд хамгийн хэрэгэлдэг. Ер нь бол ингээд ер нь бол баг дүүрч юм. Тэгээд ийм дөрвөлжин юутай дэвтэр байг хэрэгэлдэг. Ханц бичээд аягүй зүгээр ингээд тэмцээтэй болохоор миний нөгөө дэвтэр болохоор ийм шин сая сүүлд авсан тэмдэглэлийн дэвтэр. Тэгээд энэ дээр бол ер нь сүүлийн үеийн аль болох тэмдэглэлээ бичгтээ олон хэл
ингээд тойлж биччихье гэж бодоод тэгээд ер нь бол солонгос хэл дээр эхлүүлсэн байгаа. Тэгээд яванда япон хэл дээр ч юм англи дээр хөтлөөд явна гэж бодож байгаа. Надаа авах хэрэгцээтэй байсан дэвтэр гэхэлэр ямар нэгэн тийм дотроо ерөөсөн юм шугам муугамгүй ингээд дээр нь скетч хийж зурж юм уу тэг ингээд өөрийнхөө санааг ингээд толгойн дотор аяг замбраагүй бодол орж ирдэг шүү дээ. Тэр бодлоо заримдаа үг болгоход надад жоохон хүндрэлтэй байдаг. Яг тэр үедээ ингээд санагдсан юм зурж болохоор тийм хэлбэр ч юм уу тэрийг ингээд ер нь бол энэ дэр шууд ингээд скетч хийгээд хажууд нь ингээд үгээрээ тэмдэглэл хийдэг ч юм уу тэр юу надад бас аюу хэрэг болох юм болоо гэж бодоо. Тэгээд өнөөдөр энэ дэвтрийг авсан. Өнөөдөр энийг Шибуяд авч явахдаа I Loft билүү нэг тийм амар том маш олон төрлийн зардаг та 6 давхар тийм дэлгүүрүүд юм лээ. Тэгээд тэрний бэнийг давхарт ингээд нөгөө stationery байдаг амар том. Тэгээд бүр янз бүрийн брендийн бүр маш олон дэвтэр. Тэгээд маш олон ингээд календар. Ер нь бол тэр нь амар Японы тэр амар гоё. Тэгээд маш дайггүй мөнээр. Тэгээд энэ болохоор MD paper гээд Японд үйлдвэрсэн тийм айгуу тийм арай тийм өөр цаастай гэх юм. Цаас нь ингээд бичгээд юм амар гоё ингээд гулсдаг ч юм уу. Тэгээд нөгөө бичгээд ингээд гарт тулаад идэг штэ. Тэгээд тэр байхгүй болохоор айгуу эвтэйхэн гэж бодоо. Тэгээд энийг авсан. Тэгээд энэ бас ингээд дотроо нь оюутай. Хуудас ингээд нөгөө одоо юу гэдэг вэ? Уншиж байгаа хэсгээ одоо ингээд ячдаг. Тэмдэглэдэг гэх юм уу? Ийм юмтай. Тэгээд цагаан өнгөт болохоор надад амар таалагдаад ер нь бол цэвэрхэн. Тэгээд бас ямар тийм зурагтай ирээн юмд бол нэг сүүлийн үед нэг дуртай биш байгаа. Тэгээд ийм дэвтэр авсан маа. Энэ дээр бол ер нь скетч хийж бодож байна. Тэгээд яаж ч чарсаа айгүй өвтөх харагдахгүй байна. Тэгээд хэмжээ нь амар гоё ядчих хаа. Тэгээд энийг хэрэглэх гэж бодож байна. Нөгөөх нь болохоор Muji гээд Японы тийм нөгөө салбар дэлгүүрүүд байдаг. Айгүй олон төрлийн юм зардаг. Тэгээд би Muji-гийн дэвтэрт ер нь бол айгүй дуртай. Айгүй гоё цаастай байдаг байхгүй юу? Тэгээд айгүй хямдхан энийг 100 yen-аар авсан. 100 yen-ээр энэ бүр маш олон хувцастай. Тэгээд гэртээ сууж байхдаа ингээд янз бүрийн нөт хийдэг шүү дээ. Тэр нөтнүүдээ ер нь бол ингээд энийг тасалж бас ингэж авчулдаг. Тэгээд тийм нөт хийж бодоод ер нь ширээнийхээ хажууд дэвтэр дээр эсвэл хитэн хувцсыг сургууль руугаа авч идэх юм ингээд юм сараачих хэрэгтэй үед ингээд надад хэрэг болно гэж бодоод энийг авсан маа. Тэгээд энэ дэвтэр яг үндэ бол аюу таалагч байна. Би бүр амар удаан яваа. Тэгээд дэвтэр сонгоод би нэг ямар нэг юм худалдаж авахтаа бүр аюух удаан боддог төрөл юм баггүй юу. Тэгээд аюу олон талаас нь бодно. Яг энийг хаана хэрэглэх үү, хэмжээнд таалагдах уу, материалын таалагдах уу, юу яах уу гэдэг ч юм уу. Тэгээд би ингээд шууд хараад авчдаггүй. Айлуулах ингээд дэлгэж үзээд, бичиж үзээд, хурж үзээд, гартаа барьж үзээд, тэгээд дотор нь бичвэл юу бичих үү гэдгээ бодож модод ингээд амар их боддог. Тэгээд би баг тэр дэлгүүрт нэг дэвтэр авах гэж бараг 30-40 минут эргэлдээд. Тэгээд энийг бүр ингээд 3 удаа барьж авсан байхгүй юу. Өөр дэвтрүүтэй харьцуулаад тэгээд өөр аюу гоё дэвтрүүд байсан яг үнэндээ илүү хямдхан ч байсан энэс. Энийг болохоор сая баг 1000 yen 900 yen-аар авсан. Бас яг амар хямдхандаа орохгүй бас тийм амар үнэтэй ч биш. Юу нь бол яг дундч дайггүй үнэтэй гэж бодож байна. Тэгээд надаа яг энэ дизайн амар таалагдсан ингээд аюу цэвэрхэн. За өнөөдөр тийм ажил амжуулсан байна. Тэгээд ер нь бол иймэрхүү амралтын өдрөө гэртээ ингээд сууж ахаар бас ингээд жоохон гараад юм хам үзээд өөртөө цаг гаргаад явбал бас гоё юм байна гэж утсан. Би ингээд өөртөө гадуур дэлгүүрсэх ч юм ингээд өөртөө гадуур явахтаа аюух тухтай байдаг төрлийн хүн. Тэгээ ер нь бол сайн нэг тийм vibe одоо юу гэх юм мэдрэмж таардаг хүнтэйгээ гадуур ингээд явснаас баг ганцаараа ингээд өөрийгөө хөгжөөгд явсан хамаагүй дээр гэж боддог төрлийн юм байхгүй. Тэгээ ер нь бол өнөөдөр аюух тийм өөртөө гоё байлаа гэж бодож байна. Тэгээд гоё амралт боллоо. Одоо маргаашнаас дахиад хичээлтэй. За тиймэрхүү лээ. Өөр влог. Энийг одоо юу гэж нэрлэх ёстой юм бэ? Би зүгээр бичлэгээл л явчих. Зүгээр влог энтрэ боллоо. Ер нь надад зохихгүй мэн. Тэгээ би бүр хаяа хийдэг. Тэгээд ер нь бол өөртөө зориулж хийдэг. Өөрийнхөө юу бодож байгааг тэмдэглэдэг. Магадгүй миний таньдаг хүмүүс намайг үзэх юм бол бүгдээрээ сайн уу? Баяртай болно. Тэгээд энийгээ зүгээр бичлэгээл гэж нэрлэе. Тэгээд дараа хизээ бичлэг хийх юм мэдхгүй. Тэгэхээр хүлээгээд хэрэггүй хийв сайн л үз. Okay.